За Монгол Улсын урлагийн сэтгэлтэн төдөлтөө сүмийн оол цэвэр удан авиат маань сумынхаа түүх 100 жилийн ойлголтод оруулж мэргэжлийн төгөлдөр хуур, акустик төгөлдөр хуур гэдгийг соёлын төвдөө ингээд бэлгэнд өгч байгаа юм байна. Ингээд авиат цэвэр удан багшдаа эрүүлэг аз жаргал хамгийн сайхан бүхнийг өсөн өрөөгөөд 100 жилээр ардын жүжигчин болоорой гэдгийг өрөөдийг өргөн дэвшүүлж байна. За сайн байцгаана уу. Бүгд бидний миний төрчсөн төдөлтөө 100 жилийн авах гэж байна. Хаа 100 жилийн хойд бэлдээд их ажилтай байх шиг байна. Тэгээд энэ 100 жилийн авах тухайдуулаад Филиппин сундаа шинэ соёлын төв ашиглалтанд орсон зориулаад би өөрөө хөгжмийн учраас сумынхаа 100 жилийн авах тухайдуулаад соёлынхаа төвд энэ манай Дайсалтын давг манай ээж бэлжээгийн жаламжуу нарын үраач хүүхдүүднээс нь тэнэ акустик төгөлдөр хуурыг сумынхаа соёлын төвд бэлэг болгож өгч байгаамаа. Тэгээд хөгжим ихшүүлсэн газар хүүхдийн гинэд тасахгүй байна. Хөгжим ихшүүлсэн газар хүмүүний сэтгэл дандаа өөдрөг сайхан байдаг. Тэгээд эндээс ургасан аялгын болгон энэ дайснаас аялгын болгон их орондоо ярам ихшлэж одоо алдаргая болох болтгоо гэж бодож байна. Энэ сайхан дэлхийн хаан хөгжмийн ард суусан ирээдүйд эндээс төрөх аялгын хөгжмийн маструудын Христийн уран бүтээл дэлхийд даяар дуусах болтгоо гэж өрөөж энэ төгөлдөр хурыг та бүхэндээ бэлгэлж байна. Тэгээд сумын застар иргэдийн орнын сумын застар сумын тавны газрын дараа соёлын төвийн эрхлэгч Ордон Баатар нартай бид хамтран ёсорын хүлээлгэж өгч байна. Та бүхэнд амжилт хүсье. За боодоос ирүүлэх орлогоо насныг хүсээрээ.
За би өнөөдөр өөрийнхөө төрсөн дотор төлөвтийн сумдаа ирчээд шинэ мэрэгчсэн соёлын ажилтнанд орсон соёлын төвийн захирал Батганбаатарын өрөөнд ирээд байж байна. Ирсний учрын хөвгтэй зэрэг 1-р 100 жилийн арга хэмжээнд оролцох хамгийн гол ажил надад тэр л байсан да. Тэгж ирсэн байна. За 2-р өнөөдөр энэ өрөөнд ирсэн юм хуучин танилтгаа одоо таарч байгаа юм шиг уулзж байгаа юм шиг сайхан байна. Энэ хар төгөлдөр хоорыг 1974 онд багшийн сургууль төгсчөөд төлөвтийн сумдаа клуб эрхчээр тэр үед клуб гэж ярьдаг байсан. Тавилгач ирээд тэгээ сум маань намайг дэмжиж одоо хөрөнгө оруулалт хийж Улаанбаатарт явуулаад Улаанбаатарт очиж би соёлын ам тэр үед соёлын ам дангаараа байдаг байсан. Соёлын амаар орж соёлын ам маань одоо сургууль төгсгөөс мэрэгжлийн боловсон хүчин өдөө байж байгаа мундаг байна гэдэг. Тэгээ одоо ховор одоо зүйлүүдээ бас өгсөн. Тэрний нэг төгөлдөр хор. Энэ төгөлдөр хорыг сошиалэр нэнд авчирч байлаа. Тэрээс бас тухайн үед бас их хэрэгэлдэг байсан гэрлийн баржуугтэр одоо тайсны гэрэл гэгээ тээвэрхүү юм. Тэгээ үндэсний хөгжмийн бүрэн одоо үндэсний хөгжмийн состав авчирч ирсэн. Тэгээ энэ маань 74 онд одоо надтай ирсэн гэхээс одоо өнөөдөр чи 26 он гэдэг чинь 52 жил болж байгаа юм байна тийм ээ. 52 жил болж байгаа мөртлөө яг хөгмөг мэдээж яриг утсан хөгжим учраас суларч барих гарах барих юм уу байдаг. Тухайн үед нь бол одоо энэ соёлын төвхөнд янзлуулаад явж байсан өнөөдөр өдний зэрэгтэй ингээд өнгө мөнгөж хэвээрээ хөг мөнгөж гайгуу одоо мууч ингээд ажиллаа байжгаад бас би их баяртай байна. Тэгээ энэ хоор маань бол мэдээж яриг энэ сумын одоо хөдөлмөрчд тэр соёл урлагийн үйл ажиллагаа явуулах янз бүрийн юмд бол маш их тус болж ирсэн гэж би итгэж байна. Тэгээд сайхан байна. Хуучин танилцаагаа таарсан юм шиг. Тэгээ энэ жил одоо манай Төлөвтийн сумын 100 жилийн болно. Энэ шинэ соёлын төв ашиглалтанд орсон байна. Энийг тохиолдуулаад манай одоо ах トゥ нар, ачзээ нар нэг одоо зүгээс сумынхаа соёлын төвд бас хөрөнгө оруулалт хийж төгөлдөр хуур авчиж бас өнөөдөр бэлгэллээ. Тэгээ сайхан байна.